Орой мэдрэг үзэгчтэй харгахаа жилийн суудлын бэлтэн хүрээдэг нутгийн цаг мэдээллийн хөтөлбөрийн баасан гарагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Эхний мэдээ эрүүл мэндийн газар архи тамхигүй спортлох хамт олон болох үүднээсээ өнгөрсөн жилээс эхлэн спорт их наадмыг зохион байгуулах болсон. Энэ ч үүднээсээ өнөөдөр эрүүл мэндийн газар сум эрүүл мэндийн төвийн ажилчдын дунд спортын 2 дугаар их наадмыг зохион байгуулсан байна. Эрүүл мэндийн газар жил бүр спортын арга хэмжээ зохион байгуулах болсон. Энэ ч утгаараа өнөөдөр энэ жилийнхээ спортын арга хэмжээг эхэлсэн юм а. Энэхүү арга хэмжээ нь архи тамхигүй орчин бий болгож архи тамхигүй хамт олон бүртгүүлдгээрэн ихээхэн онцлогтой билээ. Энэ жилч мөн адил энэ жишгээрэн тус спортын 2 дугаар их наадмаа хэд хэдэн спортын төрлийн хэмжээн уралдаанаар явуулж байна. Энэ удаагийн спортын 2 дугаар их наадамдаа бүсийн ажиллагаа эмчилгээний төвийн хамт олон сумд эрүүл мэндийн төвүүд болон хувийн хвшлийн эрүүл мэндийн төвүүд хамрагдаж байгаа ажээ. Эрүүл амьдралын хэмээг бүрдүүлэх зорилготой энэхүү наадамд олс татал, теннис, шатар, үндэсний бүх гар бөмбөг гэсэн хэд хэдэн спортын төрлүүдээр хоорондоо өрсөлдөх гинэ. Тэгээ энэ наадам маань бол өнгөрсөн оноос бас оролцоо маш сайн зохион байгуулдаг сайтаа оролцож байна. Тэгээд спорт энэ идэвхтэй хөдөлгөөн маань өөрөө халдвар тус өвчнөөс сэргийлэх, халдвар тус өвчний эрсдэлт хүчин зүйлийг бууруулах энэ ач холбогдолтой байдаг. За дээр нь бид нар архи тамхигүй гэж байгаа учраас энэ архи тамхины хэрэглээг бол бас өгөө болгох ийм зорилготой юм байна. Тэгэхээр энэ спортын энэ наадмыг бас аймаг сая энэ жил спортын наадмаас зохион байгуулсан. Тэгэхээр ганц эрүүл мэндийн салбар төдөөгөө бусад салбар амтан байгууллагууд бас энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж яахыг би бас уриалж байгаамаа. За энэ дээр бас бүхэн барилдаа маань одоо 3 хадаванд явж байна. Манай салбар бас эмэгтэйчүүд их олонтой ирчүүд зөвхөнтэй. Тэгээд бас энэ дээр манайд бас сумын цолтой бөхчүүд бас сайн барилдаж байна. Тэгээд энэ дээр манай бүх сумын эрүүл мэндийн төвүүд, бүсийн ажиллагаа эмчилгээний төв, хувийн хвшлийн эмнэлгүүдээс бүх байгууллагуудаас бас бүх барилдаж байна. Мөн энэхүү спортын 2 дугаар их наадамд сумдын эрүүл мэндийн төвүүд баг бүрдүүлэн хоорондоо хүч саран өрсөлдөж байсан билээ. Ингээд сумдын эрүүл мэндийн төвийг хамруулж байгаа нь эрүүл мэндийн байгууллагуудын хоорондын харилцан холбоог сайжруулах бөгөөд бие биетэй найрсаг харилцааг бүрдүүлэх ажээ. Манайх нэг 9 хүний бүрэлдэхүүнтэй тамирчдаар олцох гэж ирлээ. Тэгээ манай одоо зав зайгүй байнгын одоо ажилтан гаргаж байдаг эмнэлгийн байгууллагын манаас 2 өдөр урлаг спорт оюуханаар өрсөлдөх гэж хэлсэн. Тэгээ энэ бол бас одоо биднийг бас нэг эрүүл амьдрах, эрүүл хэм маягт одоо ард түмнээ уриалахад чиглэсэн юм сайхан арга хэмжээ болж байна. Энэ удаагийн эрүүл мэндийн салбарын спортын 2 дугаар их наадамд сумдын эрүүл мэндийн төвүүдийн хамт олон болон хувийн хвшлийн эмнэлгүүдийн хамт олон нийлсэн нийтдээ 100 гаруй эмч ажилчид хамрагдсан байна. Мөн эрүүл идэвхтэй хөдөлгөөнийг бий болгож архи тамхигүй хамт олон бүрдүүлэн 2 өдрийн турш дээрх спортын төрлөөр өрсөлдөн шилдэгтэн шалгаруулах ажээ. Гайвчжигчин уртын дуучин сумьягийн нэрэмжит дуртын дуудуулагчдын 4 дугаар уралдаан өнөөдөр болж өнгөрлөө. Уралдаанд ахмад настан 18, дунд үеийн 10, өсвөрийн 9 дуучин, залуу 9 дуучин оролцож ур чадвараараа өрсөлдсөн байна. Манай аймгийн Санд сумын уугуул гавьяачигчин уртын дуучин Самбогийн сумьягийн нэрэмжит уртын дуудуулагчдын 4-р уралдаан өнөөдөр аймгийн хөгжим драмын театрт болж өндөрлсөн юм а. Уралдааныг аймгийн засаг даргын тамгын газар, соёл спорт аялал жуулчлалын газар, хөгжим драмын театр хамтран зохион байгуулж байгаа ажээ. Тус уралдаан 4 насны ангиллаар явагдсан бөгөөд нийтдээ 48 уртын дуучид авьяас чадвараа сорин өрсөлдсөн байна. Сумья гавьяат нь 1958 оноос эхлэн урлагийн гараагаа эхлэн аймгийн клуб, соёлын ордон, хөгжим драмын театрт гоцлол дуулаач мөн дэлгэцийн 50 гаруй бүтээлд гол ба туслах дүр бүтээж урлагт тасралтгүй 49 жил ардын урлагийг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулан явж байгаа ийм сайхан ахмад билээ. Тэрээр гавьяаныхаа амралтанд гарсан ч өөрийн авьяас чадварыг бусад түгээн дэлгэрүүлэх их үйлсэд шамдан явж байна. Өдгөө ахмадын холбооны дэрэгдэх залуу насаан дурсгүйчуулахт чөлөөт уран бүтээлч мөн гэрээрээ өсвөр үеийнхэндээ дуугаан зааж байгаа ажээ. Дуучид сайн байна. Хуучнаар сайн байна. Хүн энэ жил одоо 30 хэд 20 хэдэн хүн ордог гэсэн бол энэ жил одоо 50 гаруй хүн орж явах шиг байна. Дуучид бол сайн болсон байна. Настаа өсөөд 80 гаруй суусууч ирсэн байна. 10 хэдтэй хүүхдүүд ирсэн байна. Тэгэл энэ хоёрын хооронд явагдаж явах шиг дээ. Ер нь дуучид сайн байна шүү. Сайн байна.
Хийлгүй яг би ч одоо үргэлжлээ өнөө чөлөө турган бүтээлч гэдэг талаараа үргэлж яадаг байрлал очсон олдсон муутай бол одоо хэрээрэн ч гэсэн сургалт явуулж л байдаг хүн шүү дээ. Энийхээ төлөө л одоо энийг л өвлөөлж илийн хэл юутай зорилготой л явдаг хүнтэй. Энэ одоо Монголын сайхан сонгодгийг энэ хүм болгон мэдж байх хэрэгтэй. Нэг хэсэг бол уртын дуул алдагдах, мартагдах төгөж байсан. Одоо харин тэр үеийг бодвол аваа дээшилж байна. Гэхдээ залуучууд минь хүүхдүүд минь уртынхаа дууг сурцгааж, ахмадууд минь өр хүүхдүүдтэй уртынхаа дууг зааж өвлөөлж өгөөсэй л гэж би их бодож явдаг юм да. Энэ уралчгаа улсуудаа одоо та бүхэн минь одоо амжилттай ороосой л гэж хүсэж байна. Одоо би өөр ганцаараа мэдээ суудаг бол одоо ер нь баргалжил цөмөнд л ингээл байр илүүлэл медаль зүүж өгөөл явуулчихвал марин. Тэгэхээр би өөр энэ нэрмжит болохоор шүүгчтэй суудаггүй. Манай багш нар мэрэгжлийн усаа суудаг. Яг энэ нэр өсөйн аваад ингээл энэ дотор ингээл үзэгчээр сууж идэв байл л да. Тэгтээ сайхан байна уу сайхан байна. Дуучид бол их сайхан байна. Харин өнөөдрийн уралдаанд харын сумын өндөр настан гаваа, залуу үеэс цэцэг сүрэн, өсвөр наснаас нарийнтяа сумын цэдэв дулам, оюутны төлөөллөөс Эрдэнэ нутнаар 1-3 дугаар байрыг тус эзэлсэн юм а. Ер нь багаа сандуулж эхэлсэн. Тэгээд манай ээж надад уртын дууг анх зааж сургасан байгаа. Ээждээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгэд энэ оролцсон хүмүүстээ бүгдэнд нь амжилт хүсье гэж хэлмээр байна. Цаашдынх нь амьдралд аз жаргалыг хүсье. За баярлалаа. Би олон жил болоогүй 2006 оноос эхэлж дуулсан. Энэ одоо энэ 1 2 3 2 дугаар уралдаанд нь ороод бас 3 дахь уралдаанд 4 дахь уралдаанд төрүүлсэн. 3 дахьт нь оролцож амжаагүй тий. 3 дараалал нь төрүүлсэн баяртай. Одоо миний багш Ганбаатар одоо Монгол улсын гараж ирсэн Чулуун цэцэг хоёр гэдэг энэ хоёр хүнтэй бол зайлшгүй холбоотой юм да. Одоо дараагийн уралдаанд сайн бэлдэж бас хойш үедээ энэ уртын дуу бит бас өвөө түгээн дэлгэрүүлж зардам дэг бүтээл болгож шин олон сайхан дуучдыг төрүүлээрэ гэж хүсэе. Би олон жил дуулсан. Миний мэрэгжил өөр. Урлагийн талын мэрэгжил биш. Замын мэрэгжил хүн. Авто замын инженер хүн бэ. Тийм учраас мэрэгжлөөр учраас хожим тэтгэврт ороод би урлаг хөөцөлсөн. Тэгээ одоо олон дахиж уралдаанд ирлээ. Сумья багшийн одоо цомыг нэг ирж авсан. Тэгээ ардын урлагийн алдартан гэдэг цалыг нэг ирж авсан. Тэгээ одоо энэ дөрөвд юугаа давлаа. За одоо хойдын багчууд бол сайхан дуулдаг залуучууд олон байна. Тэгээд улам сайхан одоо уртын дуу улам өвлж сурч дуулаарай гэж ерөө. За сэтгэл маш өндөр байна. Энэ уралдаанд 3 дугаар байрт орлоо. Тэгээд сайхан гавьяа төгсөхийн нэрмжт уралдаанд оролцоод одоо байр эзэлсэндээ баяртай байна. Тэгээд цаашдаа улам уртын сайхан дууга сайн суралцаж цаашдаа уралдаанд хэмжээнд амжилттай оролцоно гэж хэлье. Мэдээж байлгүй хөө манай өвөө маань, аав маань их сайхан уртын дууг дуулдаг. Бүгдээрээ сайхан дуулдаг хүмүүс байсан. Мэдээж тэднээс бас өвлж аваад одоо уртын дуугаа дуулаад ингэ явж байна. Залуу хүний хувьд бас их бахархууштай зүйл гэж боддог шүү дээ. Залуучуудаа бас уртын сайхан дуугаа суралцаад явахад бас зүйтэй болов уу гэж бас залуу хүний үүднээс хэлье. Энэ удаагийн уралдаанд оролцож байгаа ахмадуудыг бэлтгэл муутай явуулсан сумдуудын соёлын төвөөхөн нэлээд хариуцлагагүй байна гэдгийг ерөнхий шүүгч Ганбаатар нэлээдгүй шүмжилж байсан. Гэсэн хэдий ч өсвөр залуу үеийнхэн сайн байгааг цаашлаад бүсийн хэмжээний уралдаан болгох талаар ч ярьж байлаа. За одоо сумья багшийн 4 дахь уралдаан өнөөдөр боллоо. Тэгээд яг зөвөр би түрүүн бас шүүмжилтэд хандсан юм би. Тэгээд соёлын төвүүд энэ хүмүүсүүдэд явуулахдаа тодорхой бэлтгэлтэй энэ мэрэгжлийн тайлан дээр гаргаж явах хэрэгтэй. Тэрэн дээр бас шүүмжлэлтэй хандахгүй болохгүй. Гэхдээ ер нь дуучид манай энэ залуу дуучид их өсөж дэвжсэн байна шүү. Ер нь шал өөр болсон байна. 4 дахь уралдаанаас одоо манай өвөр хангаач юм бас нэг уртын дууны үлгийн нутагчтэй. Тэгэхээр залуу дуучид төрөн гарсанд энэ уралдаанд миний хувьд их баярлж байна. Би уртын дууны нийгэмлэгийн ахалдаг хүн их баяртай байна. Гэхдээ яг зөвхөн тэр ахмадуудаа явуулахдаа байн бэлтгэл сургуультай тэр орон нутагт тэр соёлын төв гэж мэрэгж тэр уран бүтээл байгуул тэр юу хариуцдаг байгуул байдаг юм. Тэрнийг сайн хийж үж явуулахгүй бол бас л төвөгтэй байна шүү дээ, тийм ээ. Тэр настай усуудаас явцраад ямар ч бэлтгэлгүй оруулж ирээд ийм байсан шүү.
Гэтэ их сайхан боллоо. Багшийн уралдааныг одоо дараагийн 2 жид бол багшийн одоо сумын багшийн уралдааныг бүсийн болох талаар одоо манай аймаг бодох хэрэгтэй болж байгаа. Өөрхөн гад уучид их мундаг өс дэвжиж байна. Сайхан байна. Баярлж байна. Залуу дуучид. Ингээд энэ жилийн Сумья гавьяатын нэрэмж дуртын дуу дуулаачдын 4-р уралдаан амжилттай болж өндөрлсөн. Монголын бит бус соёлын өвийг түгээн дэлгэрүүлж яваа гавьяатыг урлагийн Янжил хам бурхан үргэлж ивэж явахын үлзээтэй сайхан ерөөлөөр сурвалжлагаа жаргаж байна. Хотын цаг мэдээллийн хөтөлбөрийн сонгон үзэж байгаа үзэгч танд баярлалаа. Дараагийн мэдээг дуулгая. Сүүлийн үед газар зохион байгуулалтыг эмх замбараагүй болох болсон. Энэчүүднээсээ иргэд олон нийтийн дунд ихээхэн асуудал гардаг. Тэгвэл өнөөдөр газар зохион байгуулалтын талаар сумын засаг дарааг иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарааг газрын даамт нарыг харилцсан уялдаа холбоотой ажиллах талаар нэгдсэн сургалт семинарыг зохион байгуулсан байна. Монгол Улсын шинжилгээний засгаас баримталж байгаа бодлогын холбоотой хууль тогтоомж стандартыг орон нутагт хэрэгжүүлэх зорилгоор өнөөдөр газар олголт газрын зохион байгуулалтын талаар сургалт явууллаа. Энэхүү сургалтанд сумдын засаг дарга нар, иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нар мөн аймаг сумдын газрын даамлууд хамрагдсан юм а. Учир нь аймаг сумдын удирдлагууд солигдсонтой холбоотуулан тэдгээрт газрын зохион байгуулалтын тал дээр уялдаа холбоотой ажиллах болоод тус тусын үүрэг хариуцлагыг танилцуулсан юм а. Ерөнхийдөө газар зохион байгуулалтын төлөвлөлт газар олголтын үйл ажиллагаа маань хуулиндаа нийцэг явж байгаа юм бол төлөвлөлт маань зөв байна. Газрын асуудалтай хэл ам одоо хэрүүл маргаа маань харьцангуй бага болох юм а. Сумдын удирдлагууд өөрчлөгдсөнтэй холбогдуулан энэ газрын харилцааны газрын тухай хуулиар хүлээсэн эрх үүргийн одоо өөрсдөд нь сурталчлан таниулах, иргэдийн төлөөлөгчдийн хурал ямар эрх үүрэгтэй оролцдгийг, засаг дарга ямар эрх хэмжээтэй газрын таамал ямар ажил үйлчлэгээ эрхлэх ёстой юм бэ гэдгийг нь одоо бид нэр хооронд нь уялдуулж таниулснараа бол энэ хүү сургалт маань үр дүн өгөх байх. Газрын буруу хуваарлах, газрын даамал хуулиа мэдэхгүйгээс болж иргэдийн дунд асуудал гардаг гэдгийг ч мөн хэлж байлаа. Мөн энэ үеэр газар зохион байгуулалт болоод тэдгээрийн хууль тогтоомжийг танилцуулсан байна. Хууль тогтоомжийг танилцуулахын зэрэгцээ хуулиар баримталж ажиллахыг газрын даамлууд болон сумдын засаг дарга нар дүүрэг болгож байсан. Хотын цаг мэдээллийн хөтөлбөртэй хамтдаа үзэж танд баярлалаа. Өргөжлүүлээ та бүхэн интернет мэдээгээ хүлээн авч үзнэ.